Хуульч Шууха Ханс Кельцийн хэм хэмжээний тухай ерөнхий онол ийг танилцуулж байна. Эрх зүйн философийн ертөнцид хүндлэл хүлээсэн цөөн нэрсийн нэг бол Ханс Кельцийн юм. Түүний хэм хэмжээний тухай ерөнхий онол нь хууль түүний үндсэн зарчмуудыг судлах тулгын чулуу болдог. 1881 онд Австрийн улсад төрсэн Кельцийн бүх амьдралаа эрх зүйн тогтолцоог судлахад зориулсан бөгөөд түүний ажлын гол цөм нь эрх зүйн цэвэр онолыг хөгжүүлэх явдал байв. Тэрээр эрх зүйн хэм хэмжээ буюу Grundnorm нь шатсан бүтцээр зохион байгуулагддаг. Үндсэн хэм хэмжээ нь эрх зүйн тогтолцооны бусад бүх хэм хэмжээний үндэс суурь болдог гэжээ. Кельцийн онол нь эрх зүйн хэм хэмжээний тайлбарыг авч үздэг. Тайлбар гэдэг нь хэм хэмжээний шатлалыг үндсэн хэм хэмжээнд буцаан судлах, тэдгээрийн хүчин төгөлдөр байдал, өгөгдсөн эрх зүйн хүрээнд хэрэглэгдэх боломжийг тодорхойлох явдал юм. Кельцийн хатуу позитивист байр суурь нь хуулийн хэм хэмжээний хэмжигдэхүүнийг үл тоомсорлож, ёс суртахуунаас бүрмөсөн салгадаг хэмээн шүүмжлэлд өртдөг. Гэсэн хэдий ч Кельцийн хэм хэмжээний ерөнхий онол нь эрх зүйн философид жинтэй хувь нэмэр оруулсан ба эрх зүйн цогц тогтолцооны бүтэц, хүчин төгөлдөр байдал, тайлбарыг ойлгох системийг бүрдүүлсэн. Ханс Кельцийн ажлууд нь өнөө хүртэл хууль зүйн шинжлэх ухааны чухал хэсэг болон үлджээ. Ханс Кельцийн хэм хэмжээний тухай ерөнхий онол